Энэхүү зураг дээрх өөрчлөлт маань массажны бичлэгтэй цуг 1 өдөр орсон байгаа. 1 удаагийн массажны үр дүн гэж ойлгож байна. Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өмнө оруулсан бичлэгүүдийг маань олон эмэгтэйчүүд үзээд маш гоё талархал урмыг явуулсан байгаа. За мөн түнчлэн өөрийнхөө үр дүнг хуваалцаад зураг бас явуулсан бүх эмэгтэйчүүдэд баярлалаа. За тэгэхээр энэхүү бичлэг маань ер нь бол хүзүүний үржлээ хайрлах массаж дасгал гэдэг багш нэг бичлэг оруулсан байгаа. Хэрвээ та тэр бичлэгийг үзээгүй бол тэрхүү бичлэгийг үзээд дараа нь энэ бичлэг хийвэл илүү тохиромжтой юм шиг үү гэж бас хэлмээр байна. Хүзүүнийхээ үржлээс массаж хийчээд үргэлжлүүлээд дээдлийн хэсэг болох ямар массаж хийж болох вэ? Аль насны эмэгтэйг овор нэмж хөгшин харагдуулдаг давхар ирүү яа харахгүй байдаг шүү дээ. Тэгэхээр давхар ирүүг арилгах массажийг бүгдээрээ сурцгаая. За мөн гооша массажны техникийг ч гэсэн багш наруулж гисэн байгаа. Тэгэхээр давхар ирүү үүсэх гол үндсэн шалтгаануудын талаар хэлэхэд яг хүзүүний үржлээс үүсэх нэг шалтгааныг багш өмнө хэлжсэн. Тэрнээ ер нь яг бараг адилхан. Компьютер болон утсан дээрээ суухдаа доошо тонгоож харах, тонгоож удаан цагаар суух. Энэ маань хүзүүний үржлээс үүсгэж зогсохгүй. Нүүрний доод хэсгийн унжил болон давхар ирүүг ч гэсэн үүсгэж байдаг байх нэ. Тэгэхээр энэ дээр бүгдээр анхаарах хэрэгтэй. За бүгдээрэнд нь юу хэрэг болох вэ гэхээр мэдээж гоошо чулуу бас хэрэгтэй. За мөн ямар ч хамаагүй боломжтой массажны тос байх хэрэгтэй юм аа. За давхар ирүү маань ер нь бол хуримтлагдсан хэрэггүй зүйлсүүд гэж та нар маань ойлгож болно. За энд маань өөхөн давхар бас байна. За хаван шар ус хуримтлагдсан байна нүүрний хэлбэр алдагдаад доошоо унжихаараа бас ингэ давхар ирүү үүссэн харагддаг. За үүнийг ч гэсэн массажаар арилгах боломжтой байдаг байгаа. Магадгүй дараагийн бичлэг маань нүүрний доод хэсгийн унжилт буюу доод хэсгийн хэлбэрийг маш гоё өргөж өгдөг. За нарийнхан болгож өгдөг, V-line-ыг тодтогч өгдөг бичлэг байх болно гэж би бодчихээд ер нь ингээд гоё цогцоор ингээд та бүхэнтэйгээ заагаад явъя гэж бодож байгаа шүү. Энэ хуримтлагдсан зүйлсүүдийг хамгийн эхлээд бид нэр ингээд тарааж задлж өгөх нь маш чухал. Тэгэхээр бүгдээрээ энэ хэсгийг ер нь бол нэлээд чангавтар жимхээд өгөх хэрэгтэй. За мэдээж өвдөн. Гэхдээ та энэ давхар ирүүнд хайртай биш л бол нэг твчих хэрэгтэй байгаа. За ингээд чимхээ задлаад дараагаар нь жих рүүгээ явуулъя. Яг энэ ирүүнийхээ ясны дотор энэ шугамынхаа дотор талын давхар ирүү үргэлжлэлийнх нь явуулж байна. За энийг бас ингээд массажлаад хийж өгч яхад та бүхэн мэдрээрэй. Аль нэг хэсэгт нь хатуурсан бондгор скол яг тэр хэсгээрээ бас өвдөлттэй байх магадлалтай. Ер нь бол бондгор хэсэг маань гэж өвчтэй байдаг. Хэрвээ тийм зүйл мэдрэгдэв юм бол тосолж агаад яг тэр хэсгийг ингээд тойруулаад зөөлнөөр ингээд чимхээ дараад нь зөөлнөөс жоохон чанга руугаа оруулаад ч юм уу. Яйл болох энэ хэсгийг зөөлөөд хатуун байхгүй болтол өвдөлт нь бас гайгүй намдаг хүртэл массажлж өгөх нь чухал юм шүү. За ингээд та нар маань мэдрээд чимхээд яваарай. За үүнийхээ дараагаар яг энэ чихнийхаа доод хэсгээр тосолж агаад үндсэн массажинд оръё. Энд хуримтлагдсан хэрэггүй зүйлсүүдийг бид нар энэ тунгалгийнхаа хэрэгэл дээр бас гадагшлуулж хөөх учиртай байгаа. Тийм учраас энэ массажийг хийснээр тунгалгийн хэрэгэл маань маш гоё идэвхжиж өгнө. Чөлөөтэй урсгад саадгүй болгож өгнө. За үүнийхээ дараагаар энэ хэсгээр бас тослоно. Ер нь бол тослоод өгөх хэрэгтэй. Гараа ингэж хуруугаа муулж агаад яг энэ давхар ирүү хэсгээрээ бүгдээрээ нэлээд сайн даралттай наашин цааш нь массажлаад өгөөрэй. Өөхөн давхарыг маш үр дүнтэй задлж өгнө. За хэрэггүй зүйлсүүдийг маань ингээд задлаад гадагшлахад бэлэн болгож өгч байгаа. Яг түүний массажтай ер нь төстэй. За энэ массажныхаа хугацааг та өөртөө тааруулж хийгээрэй. Хэрвээ үнэхээр давхар ирүү ихтэй бол 1-2 минут ингээд сулраад багсах хүртэл та нар маань хугацаагаа өөртөө сонгоорой. За ингээд шийдж байх үед иржинсэн ширх гэж дуурах тэр мэдрэмж төрөх учраас эхний үед тэр маань
жоохон өвдөлттэй хамт мэдрэгдэнэ. За хэд хэдэн удаагийн хийхлээс тэр иржинсэн одоо байдал нь байхгүй болоод өвдөлтөөс намдаад ирдэг байгаа. За дараагийн массаж гараа ингэж нугалж агаад үргэлжлүүлээд чих хүртлээ. За яг энэ дотор хэсгээр явж байна те. За мөн маш сайн даралцтай хийх хэрэгтэй. Лээ сайн дэшигээ тулгаж хийж байгаа. За энийг мөн 1-2 минут. За магадгүй 3 минут ч хийж болно шүү. Хийх тусам энэ маань одоо хүзүү болно. Нүүрний доод хэсгийн ялгаа маш гол ходроод зааг нь ингэж гарч ирдэг байгаа. Хэрвээ та одоо ингэж тэгшэрсэн те зааг нүүр болон хүзүү маань зааг байхгүй тэгшгэн болцсон байх юм бол энэ хэсэг дээр нэлээд ингэж удаан тогтож массажлж өгөх тусмаа маш гоё тураад хэлбэрчиж өгнө, нарийнхан хүзүүтэй болж өгнө гэсэн үг. За багш нь үзүүлж байгаа учраас ингээд явчих. Та нар маань 2 байна уу 3 минутаараа хийгээд яваарай. За үргэлжлүүлээд гараа салахгүйгээр энэ хоримтлагдсан зүйлсээ ингээд доош нь хадагшлуулж байна. Өгүүлгийн эргэлтээрээ гар маань яг салахгүй доош явж байгаа. 2 гараараа хийх хэцүү байвал ингээд бас 1 гараа ээлжилж хийж болно. За одоо гарынхаа тосыг үдээ барьчаад барилгачих. Чулуугаараа массажлая. Тосоо арилахгүй гар чулуугаа барихад уулаад чулуу маань үн чагарах магадaltaй байдаг. За чулууныхаа энэ төвөр хэсгийг эрүүр үгээ нэлээд сайн түлхэж жагаад мөн адил нааш нь цааш нь 2 тишээ явуулнаа. Ингэх үед бүр илүү мэдрэмж төрнө. Одоо ирж гинсэн, энэ тэнд овон товон, энэ тэнд одоо магадгүй өвчтөй ч гэдэг юм уу те. Илүү мэдрэгддэг байгаа. За энэ мөн 1-2 минут та нар маань хийж өгөөрэй. Удаан хийх тусам ер нь бол багасч өгнө гэж бас ойлгож болно. Гэтэ анх удаа хийж байгаа үед л бас багаар эхэлсэн дээр дараа нь жоохон өвчөө орчих гээд байдаг учраас за ингээ 2 чулуугаар би бас хийж үзүүлээ. 2 чулуугаар ингэж хийж болно. Бүр ингээ дугарж ах хэвээр өөрч чинь нэлээд сайн дээшгээ ингэ тулгцсан учраас одоо ясандаа тултал одоо сайн түлхэж хийж байгаа учраас дугарж ивэл бүр сайн. Тэгвэр ингээд энүүхэн ингээ хилээд те зөөлхөн хийх юм бол жоохон үр дүн муутай байдаг байгаа шүү. Тийм учраас даралтаа сайн дарж хийж өгөөрэй. За дараад нь 2 тишээ. Жих хүртлээ. Мөн нэлээд цаашгаа түлхээ тэгээд юм. Ингэх тусам энэ хоримтлагдсан зүйлсүүд нэг сайн гадагшилж өгнө. За энийг мөн адил 1-2 минут хийгээ. Хамгийн сүүлд нь чихний доод хэсгээс доошоо игэн рүү. За дахиад чихний доод хэсгээс игэн рүү боловсруулаа. За ингэснээр бид нар одоо энд хоримтлагдсан хэрэггүй бүх юмудаа тунгалгаараа ингэж гадагшлуулж байна гэсэн үг. За ердөө ингэж боллоо. Та нар маань ингэж өөрийнхөө төлөө өдөр бүр энэхүү массажийг хийгээд үзээрэй. 7 хоногийн дараа гэхэд бас маш гоё үр дүн гарна. Ер нь 1 удаагийн хийхлээр л үр дүн шууд мэдрэгддэг байгаа шүү. За хэрэв 7 хоног хийгээд давхар ирүүнд баг багасаад гайгүй болчих юм бол 7 хоногтоо 2-3 удаа хийсэн ч болно. Миний хувьд бол 7 хоногт баг 1 удаа хийхэд л хангалттай байдаг. За та нартай амжилт хүсье. Үр дүнгээ мөн хуваалцаарай. Баяртай.